Unity-нд бол сүүлийн 7 жил болж байгаа эдийн засгийн чуулганы ер нь нэг 5-6 орчим хүн ирсэн байгаа. Тэгэхээр ер нь ач холбогдол өгж ирж байгаа шалтгаан бол тэр чинь энэ бодлого гаргагчид бизнесийн хоорондоо санал бодлоо солилцох тийм талбар юм аа гэж харж байгаа. Тийм учраас бас ирж нөхдийнхаа бизнес эрхэлж байгаа хамт олонныхаа болон төр засгийг удирдах байгаа хүмүүсийн дуу хоолойг сонсъё, санал бодлоо хуваалцъя гэсэн үднэс бас ирдэг. Ерөнхийдөө бол бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн гол чухал бодоочтой нэг зүйл бол одоо бидний бизнес нь ямар орчинд орж байгаа вэ гэдгийг тодорхойлох маш чухал байдаг. Жишээлбэл чиг хандлага нь хаашаа явж байна, эдийн засгийн өсөлттэй гарахаар байна уу, өсөлт нь хэдийн хэмжээнд байхаар байна, ямар шиг бэрхшээлтэй байхаар байна. Тэгэхээр чи энэ чиг хандлагыг хандахын тулд мэдээлэл авах, солилцох гэсэн үгнээс бас орцдог. Ирсэн гол шалтгаан бол манай YPO Монгол байгууллагын хамт олон нэг панелыг удирдахаар болсон юм. Тэгээ тэр нь болохоор чи нөгөө Халиунбат захирлын өнөө өглөө тавьсан илтгэл байлаа. Тэгээ хамт олноо дэмжиж гэсэн үгнээс ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдөр бол зорьсон зорилгоо яг уу биелүүлсэн мэдээж хамт олноо дэмжихээс илүү гол нь маш хэрэгтэй мэдээлэл авлаа. Манай Халиунбатын тавьсан илтгэлээс гадна өчигдрийн Монгол мөрөдөл панел бас их таалагдсан. Ер нь хүмүүс ингээд хоорондоо санал бодлоо нээлттэй хуваалцаад 90-ад он хүртэл ерөнхийдөө хинээс ч дутхгүй амьдрий гэсэн ерөнхийдөө тийм нэг санаа тэр нь Монгол мөрөдөл маягийн явж ирсэн бол өнөөдөр Монгол мөрөдөл гэж яг юу юм бэ? Одоо энэ боломж юм уу? Яг юу юм? Гэхдээ одоо бас нэг бид нэр шилжилтийн үед орцсон байгаа болохоор бас энэ талаар их ярилцсан. Олон үнийгээ санал бодлыг сонссон. Энэ бол бас маш их сонирхолтой панелууд байлаа. Ерөнхийдөө манай демографик те Монголын хүн амын насжилтыг нь харах юм бол 75% нь 36 настай буюу 36-аас доош настай болохоор угаасаа манайх ч маш залуу улс орн. Тэгэхээр чинь яалчгүй залуучууд ингээд илүү өтөвтэй байх цаг нь бас болсон байх гэж харж байна. Гол шалтгаан бас тэр баг. Монгол мөрөл миний бодлоор бол маш чухал ач холбогдол. Ерөнхийдөө би хин бэ? Бид нэр хин бэ? Монгол хүн байна гэдэг чинь ер нь яг хин юм бэ? Эсвэл одоо би жишг монгол хүн болно гэвэл одоо яг ямар хүн байхыг хэлэх юм бэ гэдэг энэ асуулт нь өнөөдөр тодорхой юу буюу тэгэхээр энэ үнэхээр маш чухал асуудал та. Өнгөрсөн жил Монгол улсын алсын харааны талаар манай бас нөгөө үндсэн нэгдсэн танхим дээр бас яригдчихсан. Энэ бол үнэхээр чухал. Бид нар одоо хувийн ч гэсэн байгууллага ч гэсэн өнөөдөр хаана байна? Маргааш хаана хүрэх юм гэдгийг тодорхойлж тэр маргааш гэдэг нь 5 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа ч юм уу гэсэн зорилготой хүрэх боломж нэгдэг тийм. Тэгэхээр чи бидний хувьд бол алсын харааны үеийн зорилгын үе гэдгээ бас ярьж явах хэрэгтэй, бас нарийн тодорхойлох хэрэгтэй. Энэ дотор чинь Монгол мөрөөдөл юу юм тэгэнгүүтээ Монгол мөрөөдлөө тодорхойлохын тулд Монгол хүн гэж хэм бэ гэх талаар бас ярих хэрэгтэй болж байгаа. Тэгээ яг миний нэг хардаг онцлог бол ерөнхийдөө бол арай нэг энгийн дөө юм шиг сонсогдож магадгүй. Тэр нь болохоор чинь монголчууд бидний ингээд давуу талууд байдаг тодорхой хэмжээний. Тэр нь юу юм гэхээр бид нар чинь нөгөө нүүдэлчин соёлтой холбоотой. Монгол улс цорын ганц нүүдэлчин соёлтой улс орн биш те. Гэхдээ бидний хувьд бол ямар ч байсан нөгөө дасан зохицох ур чадвар сайтай. Ямар ч хүнд бэрхшээл учирсан давж тулах чадвартай, бие дааж ажиллах чадвартай, хөрвөх чадвартай. Хурдан одоо шинэ салбар Монголд амжилттай явж ийн гэвэл маргааш нь мянган өрсөлдөгчтэй болчдөг тий. Тэр чинь дасан зохицох хөрвөх чадвар маш сайтай хэлж байгаа. Энийг ашиглах хэрэгтэй гэж харж байна л да. Энийг одоо дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр миний харж байгаагаар бол одоо гарааны улс гэдэг нөгөө Израиль улсыг нэрлэдэг байгаа тий. Startup Nation гэдэг ном бас гарч ирсэн. Тэрэн шиг манай яг нөгөө бидний ингээд нөгөө үндсэн шин чанаруудыг харах юм бол хуваараа гэж хүмүүс их ярьдаг. Хуваараа бизнес эрхэлдэг. Угаасаа хүсэл мөрөөдөл нь тэр байна. Үндсэн урж нүүдэлчин соёл нь тэр байна. Тэгэхээр энийг нь дэмжиж боловсролын системээс ахуулаад төрөл бүрийн институтүүд энэ гарааны улс болох гарааны бизнес дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд удирдах авч явах энэ ур чадварыг бий болгох дэмжих хэрэгтэй болно гэж бодож байгаа. Жишээл тодоор ярих юм бол Хятад мянган сая үйлдвэрүүд байна. Өнөөдөр одоо Apple компани шүү дээ Хятад үйлдвэрлэж байгаа хэрнээ хамаг ашиг Америкт авчирч байгаа тий компанида. Тэгэхээр чин үн цэн хаана вэ? Тэр үйлдвэрлэл биш байхгүй юу? Тэгэхээр
Тэгэхээр чинь бид нар үйлдвэрлэлтийг нөгөө хөгжүүлэх гэж хөдөлдөг хэрэг байхгүй. Үйлдвэрүүд урд хятад байгаа юм чи бид нар юун дээр анхаарах хэрэгтэй байвал энэ брендийг яаж үүсгэх, яаж дэлхийн тавцанд өрсөлдөх вэ? Энэ ур чадварыг сайн хөгжүүлэх юм бол бид нар тоон дотроо байлгах гэхээс илүү дэлхийн түвшинд 7 тэрбум хүн амтай энэ том зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Тэгэхээр чинь бид нар бидний мөрөөдөл бол гарааны ус гэж би хувьдаа боддог. Тэгээ YPO гэдэг нь ер нь дэлхийд даяар 130 улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Ашигын бос, төрийн бос тийм байгууллага байгаа. Гишүүд рүүгээ ханддаг тийм байгууллага. Гэхдээ гишүүд нь тодорхой хэмжээний босгод авсан захирлууд, компани эзэд үүсгэн байгуулагчид байх шаардлагатай. Бас өндөр босготой 24 мянган гишүүдтэй дэлхийд даяар. Тэгэд энэ байгууллагын зорилго нь бол англиар ихлээр нөгөө зорилгын лозунгийг хэлэхэд бол better leaders through lifelong learning and idea exchange гэж байгаа. Энэ нөгөө монголоор орчуулж хэлэх юм бол ерөнхийдөө насан туршид одоо монголоор орчуулбал бас их сайн бодож байгаад хэлвэл бас зүгээр юм шиг байна. Энэ хэсгийг алгасчих. Гэхдээ ерөнхийдөө санаа нь болохоор өөрөө хүн чинь насан туршид нөгөө хөгжиж боловсрож явах хэрэгтэй. Бас түүнийг болон нөгөө хоорондоо мэдээлэл солилцох нөгөө аргаар бид нар өөрсдөө илүү сайн манлайлагчд болцгоё гэсэн нэг ийм хөө уриалга цагтай байгууллага. Тэгээ энэ намайг яагаад орчуулсан гэдгийг би маш энгийнээр тайлбарлая. Ерөнхийдөө сүүлийн 4 жил би Вагнераас захирлаар ажиллаа. Өмнө хувийн IT бизнестэй байсан тий. Тэгээ хүмүүстэй би өнөөдөр уулзахад надаас мэрэгэн чи тий та одоо юу хийж байна гэдэг. Тэгэхээр ийм номын юм ихээр ашигтай гэж асуудаг тий. Гэтэ энэ өөр төрлийн ашигтай. Яагаад ийм хийсэн гэхээр одоо Монголд нөгөө бизнес удирдах байгаа захирлууд, компани эзэд юу хийж байна вэ гэхээр дэлхийн тавцанд өрсөлдөхийг хүсэж байгаа. Нэг бол гадаад экспортлыг бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ эсвэл дэлхийн стандартыг Монголд авчиръя гэж ийм зорилготой ажиллаж байгаа. Бүх төрлийн салбарт. Тэгэхээр ингээхэд бол нэг бодвочтой зүйл бол удирдлагууд бид нэр өөрсдөө тэр байгууллагынхаа хязгаар нь байж болохгүй. Бизнесч бай, төрийн бос байгууллагч бай бид нар өөрсдөө хязгаар нь байж болохгүй. Тэгэхээр тийм учраас энэ номыг орчуулсан. Яагаад энэ чухам энэ ном бэ гэвэл Питер Дракер гэдэг хүн 39 ном бичсэн. Модерн менежмент буюу орчин үеийн удирдах арга зүйн өвөг эцэг гэдэг хүн байна. Дэлхийн хамгийн том байгууллагууд бизнесүүдэд зөвлөгөө өгдөг байсан, удирдлагууд нь зөвлөгөө өгдөг байсан юм хүн байна. Тэгэхээр бид нар өөрсдөө илүү сайн удирдагчид болох боломж нэгдэж байна. Энэ хүн бас хүний мэдлэг нь бас дэм болоосаа гэж хүсэж байгаа. Бидний мөрөөдөл бол Монголд бизнес эрхэлж байгаа мянган удирдлагууд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц удирдлагууд болоход дэм болёо гэсэн ийм зорилготой ажиллаж байна. Давуу талууд бас мэдээж би яг сул талууч бас би надад ч би хүн болгонд ер нь давуу сул талууд байгаа. Миний харж байгаагаар бол яг хамгийн гол том боломж бол бид нар өөрсдөө дэлхийн агуух мэдлэг байгаа шүү дээ. Тэрнээс нь суралцах тийм том боломж байгаа мó л гэж харж байгаа хамгийн гол нь.